Улаанбаатар хот дэх гайлын газар үзүүлж байна. Гайлын байгууллагаар үйлчлүүлсэн нэг өдөр. Сайн байна уу? Та гадны улсаас ямар нэгэн бараа захиалга хийж үзсэн үү? Хэрв тийм бол гайлын байгууллага тээвэр зуучийн байгууллагатай холбоотой гайлын хяналтын бүсэд ойлгомжгүй байдал үүсч асууж тодруулмаар зүйл гарч байсан уу? Тэгэхээр би танд одоо ямар нэгэн барааг захиалахаас эхлээд таны гар дээр ирэх хүртэл ямар дамжуулгаар хэрхэн ирдгийг танилцуулъя. Таны захиалсан бараа тээвэр зуучийн байгууллагаар дамжин таны гар дээр ирдэг. Тэгвэл нэг жишээ авъя. Иргэн Солонгос улсаас захиалсан бараагаа тээвэрлүүлэх тээвэр зуучийн байгууллагатай холбогдож илдээ 10 хоногийн дараа түүнд ийм хэлжээ. Таны захиалсан бараа Улаанбаатар хот дэх гайлын хяналтын бүсэд ирсэн байгаа. Таны имэйл хаягаар дагалдах бичиг баримтуудыг илгээсэн. Та дараах баримтуудыг үндэслэн гайлын байгууллагад цахимаар эсвэл гайлын зуучлагч байгууллагаар дамжуулан бараагаа мэдүүлээд гайлын хяналтын бүсэд ирж бараагаа аваарай. Хоёрдугаар хэсэг. Бараагаа гайлд хэрхэн мэдүүлэх вэ? Хилийн жандаас ажуулсан бараагаа гайлын байгууллагад гайлын мэдүүлэг нөхөж бичин мэдүүлдэг. Та гайлын мэдүүлгийг гайлын зуучлагч байгууллагад хандан төлбөр төлөөд мэдүүлгээ нөхөж бичүүлэх эсвэл төлбөр төлөхгүйгээр өөрөө гайлцэг эмээн сайтаар нэвтэрч ороод бараагаа цахимаар мэдүүлэх боломжтой. Бараагаа цахимаар өөрөө мэдүүлэхдээ гайлын байгууллагын сайт руу хэрхэн хандахыг харуулъя. Ингэхдээ legal.info.mn-с гайлын ерөнхий газрын даргын 2016 онд А82 дугаартай тушаалаар баталсан гайлын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавартай танилцах хэрэгтэй. Заавар дотор аль хүснэгтэд ямар мэдээллийг яаж нөхөж бичгийг тодорхой тайлбарласан байгаа. Жаахан цаг гаргаад уншаарай. Ингээд мэдүүлэг бүглэхдээ гайл цэгийн сайт руу ороод дан системээр баталгаажуулалт хийж нэвтэрнэ. Та өөрийн барааны онцлог тохирох зэсийг сонгож ороод мэдүүлгээ бүглэнэ. Ингэж бүглөөд дууссан бол хадгалах товчийг дараарай. Удалгүй таны гайлын мэдүүлгийг гайлын байцаагч шалгаж дуусгаад бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвт оруулснаар татврын нэхэмжлэх үүсдэг. Дагалдах бичиг баримтаа бүрэн гүйцэд оруулснаа сайн шалгаарай. Учир нь дутуу болон буруу оруулвал мэдүүлэг буцаагддаг шүү. Нэхэмжлэхийн дагуу интернет банкаар татвараа төлснөөр таны мэдүүлэг татвар төлсөн төлөвт ордог юм. Тэгээд л Улаанбаатар хот дэх гайлын хяналтын бүсэд очиод бараагаа шалгуулад авч болох нэ. 3-р хэсэг. Гайлын хяналтын бүсээс бараагаа хүлээн авах. Та бараагаа хүлээн авахдаа гайлын хяналтын бүсэд очиж таны барааг шалгахаар томилогдсон гайлын улсын байцаагчид гайлын мэдүүлэг болон дагалдах бичиг баримтуудыг өгнө. Таны мэдүүлэг хяналтын улаан төлөвт сонгогдсон тохиолдолд гайлын улсын байцаагч барааг шалгана. Харин ногоон эсвэл улбар шар төлөвт сонгогдсон тохиолдолд бараагаа гайлын байгууллагад шалгуулахгүйгээр авч болно. 20 цээр эрүүл ахуй чанарын тохирлын хяналтад хамрагдах бараанд 20 цээрийн хяналт хариуцсан гайлын улсын байцаагч томилогдож шалгалт хийсний дараа хяналт шалгалт хариуцсан гайлын улсын байцаагч таны хүлээн авах барааг гайлын мэдүүлэгтээ тулгаж шалгаад зөрчил илрээгүй тохиолдолд шалгалтыг дуусгаж гайлын мэдүүлгийг шалгалт хийгдсэн төлөвт оруулдаг. Дээрх шийдвэрийг үндэслээд гайлын улсын ахлах байцаагчаас зөвшөөрөл олгосноор та бараагаа хүлээн авах боломжтой болдог юм. Хэрв та хүсвэл барааны гайлын мэдүүлгээ гайлын байцаагчаар хэвлүүлэн авч болно. Гэхдээ гайл цэг эмээнээс өөрөө хэвлээд авсан ч болно. Гайлын улсын байцаагчид бараагаа шалгуулж дууссаны дараа та тээвэр зуучийн байгууллага болон гайлын хяналтын бүс эзэмшигчдээ тээвэрлэлт мөн бараагаа хадгалуулж ачиж буулгахад гарсан зардлын тооцоог хийж дуусгана. Бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд хилийн чандаас таны хүлээн авах барааг хадгалж буй гайлын хяналтын бүсийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж эрхэлдэг учраас барааны хадгалалт, ажиж буулгах ажлыг тухайн аж ахуйн нэгж хариуцаж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл гайлын байгууллага хилээр нэвтрүүлэх бараанд гайлын хяналт шалгалт бүрдүүлэлт хийж ажилладаг. Хэрв танд тодруулах шаардлагатай ойлгомжгүй асуудал үүсвэл гайлын хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, тээвэр зуучлагчийн байгууллага эсвэл гайлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эсхийг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй.
Таны барааг гайлын байгууллагаас шалгаж дууссны дараа тээвэр зуучийн байгууллага болон гайлын хяналтын бүс эзэмшигч аж ахуй нэгжтэй тээврийн болон хадгалтын хөлс төлж дуусгахтай холбоотой үүссэн асуудал нь гайлын байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй юм. Иймд гайлын хяналтын бүсээс бараагаа хүлээн авах явцад үүссэн альва, авилга, ашиг сонирхлын зөрчлийг гайлын албан хаагчдтай холбоотой мэт буруу ойлгох тохиолдолж байдаг. Гайлын байгууллага нүүр тулсан харилцаанаас татгалзан бичиг баримтын шалгалтыг нэг цэгт төлрүүлэн цахимжуулснаар та бараагаа хүлээн авахын тулд нэг л удаа гайлын хяналтын бүсэд очиход хангалттай. Танд товчхон ойлгомжтой мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.